Сайн мэцхан үзэгчдээ орой мэндийг хүргэе 30 ба 30 өдөр нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голланд банк. Өнөөдөр бид гурван ярилцах баг бол NBA хамгийн тааруу амжилттай багуудаас хоёрт нь бичигдэж байгаа New Orleans Pelicans байна. За доогуур явж байгаа багуудаас асуудаг асуултаа л асууя гэж бодож байна. Энэ багийн зорилго чиглэл ерөнхийдөө хэр тодорхой вэ? За одоо жил болгон баг хамгийн л их тийм тодорхой бус баг гэж яриад байдаг баг бол Pelicans болчиход байна л да. Одоо яг энэ бусад одоо юу гэдгийг Utah Jazz ч гэдэг юм ингээд унж байгаа шалтгаан нь тодорхой. Тэгээд rebuild хийх шатандаа угаасаа орчихсон тэр ажлаа эхлүүлчихсэн явж байгаа багуудтай харьцуулахад Pelicans-ийн бүх зүйл нь тодорхой бус байгаад байдаг. За тэгээд дээр нь энэ багийг одоо баг сүүлийн 15 жил гэмтэл бэртлийн гэдэг энэ тодтгол бол ерөөсөө энэ багаас салсангүй. Байнгын багийнх нь хамгийн чухал гэсэн тоглогч нар нь бэртлэхийн төлөө авч идэг, удаан хугацаанд тоглолтгүй. За тэгээд эцэстээ ингээд бүр солилцоогоор явдаг ч юм уу нэг юм асуудалтай л хамгийн баг асуудалтай тодорхой бус баг гэвэл Pelicans болж хувирч байна. Тэгээ хамгийн тодорхой бус болгож байгаа хүн нь бол мэдээж Zion Williamson те. Zion Williamson драфтын тэргуун сонголтоор түүнийг аваад ер нь түүн дээр зориулаад бага босгоод ирээдүйн франчайз тоглогч болно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Руки улирлуудаа тэгээд тоглох үедээ сайн тоглоод тоглохгүй нэх байгаад байсан ч гэсэн түүнд итгэлээ хүлээлгэсээр Грег нь бол өгсөн. Макс Грег нь тэгээд Zion Williamson байвал уг нь дандаа л CJ McCollum, Ingram ч гэдэг юм одоо Trey Murphy араас нь гарч ирсэн Herbert Jones гэдэг үүргийн тоглогчдыг бол үргэлж багтаа байлгаад байгаа. Плей-оффын юм шиг бүрэлдэхүүнийг бол үргэлж байлгасараад лидер нь харамсалтай нь бага ерөөсөн манлайлахгүй байгаа дээр л хамгийн том асуудал байна да. За тэгээ өнгөрсөн удирлын амжилтын би бүхэнд харуулж байна. Хэмнэлээс бусдаар бол лигийн хамгийн муу багуудын нэг 29 бичиж. Тий одоо тэгээд хам хүн бас нэг гимтлээс болоод ерөөсөө ээлж дараалал үүргийн тоглогчч бай, лидерүүдийнх нь нэгч бай ингээл ерөөсөө байнгын бэртэл гимтэлтэй байж идэг ийм баг болж хувирчээд байна л да. Zion гэхэд л өнгөрсөн жил ч одоо бүтэн 3-ны 2-ыг өнжичлөө шүү дээ. Зөвхөн 3-ны нэгт нь л баг тоглосон байгаа. 30 тоглолт. 2019 оны драфтын тэргуун сонголт. Тэгээд 5 удирлыг Pelicans дөнгөрүүлэхдээ 3-т нь гэмтлийн улмаас 30 тоглолт дотор л оролцсон байх шинэ. Гэхдээ энэ удирал бас их жин хассан, ер нь лигт орж ирсэн цагаас нь ахуулаад биеийн жин хамгийн гол одоо шүүх сэдв болдог байлаа шүү дээ. Тий одоо тэр шалтгаан нь тодорхой. Тэрийг угаасаа тэр цалингийн зэсэн дээр зарлаад харуулна. Яагаад жин хас болсон бэ гэдэг шалтгаан бол ерөөсөө санхүүтэй холбоотой. Тэгэхгүй л бол энэ тоглогч гэрээгээ авч чадахгүй нөхцөл байдалд очиж байгаа гэсэн үг. Тэгэхээр Zion-ийн хувьд бол энэ аргагүй эрхэнд л жингээ хасж байгаа зүйл. Түүнээс биш угаасаа энэ биеийн жингийн санхүүтэй нь уйчаар тэгэл хүн хөдөлмөрлөж байгаа юм л да. Яг уу Zion тоглосон тоглолтондоо болвол статистик нь бол маш сайн байгаа. Бараг 25 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, бөмбөг тасалцтай, 50-аас дээш шүүхийн товтлогоотой. Zion угаасаа нэг ганц өөлөх жижиг зүйл нь угаасаа шидэлтэн л байгаа шүү дээ. Энэ найдвартай шидэлттэй биш гэдэг. Бусдаар бол яг 90 сар тоглох юм бол Zion бол унд хилдэхгүй тоглогч байгаад. Харамсалтай нь тэгээд тоглохоосоо тоглохгүй нэх учраас л тэр нэг гол шүүмжлийн бай болж өрчөөд хувирчаад байгаа юм л да. За түүний эзгүүд бага хэм манлайлж тоглодог вэ? Murphy-гийн хувьд өнгөрсөн удиралт нь ер нь ямар дүнлэгттэй байна онцлох юм бол өнгөрсөн удиралын ганц гэрэлгийг нь ерөөсөө Trey Murphy-гийн хөгжлөл байла те. 14 онооноос 21.1 болтлоо оноо болт нүссэн. Тэгээд давталганы гүйцэтгэл нь гэхдээ унаагүй. Тэгээд ингээд самбар дамжуулалт гэдэг ер нь карьер хамгийн оргил удирлаа өнгөрүүлсэн. Тэгээд хамгийн одоо сүүлийн драфтын ангиудаас нь хамгийн өдөө олсон шийдвэрүүдийнх нь яг харахгүй Herbert Jones, Trey Murphy хоёрын сонголт байсан. Тэгээд энэ хоёрын хослол бол лигийн одоо бусад багуудын одоо энэ багаас хамгийн их сонирхох ийм л тоглогч байгаа тоглогчд болчиход байгаа. Одоо энэ удирал магадгүй сайн амжилтыг үзүүлэх эсвэл нэг ирээдүйдээ мэд тийм удирлыг өнгөрүүлэхгүй бол энэ хоёр тоглогчийг л бусад багууд ер нь отоол байж байгаа да. Тий одоо Murphy бол ялангуяа Herbert Jones-тойгоо харьцуулахад илүү шидэлт тал дээр бол үнэхээр лигийн бас элит шидэлттэй тоглогчдын нэг. Тэгээд ийм өөрөө маш нуруулаг өндөр. Тэр нь ямар ч баг одоо босод 29 багийн SF-ийн байрал дээр гараанд гаргахад бол ямар ч баг түүнээс татгалцсан аргагүй. Ийм гоё тоглогч л тоо. Ер нь бол баг потенциалыг харах юм бол ер нь сайжруулсан Cameron Johnson шүү. Тий. Тэгээд нүрт очсон Cameron Johnson-ыг ер нь сайжруулсан хувийн ур чадвараараа. Тэгээд пресизийн тоглолтыг үзэхэд бол бүр
Zion Williamson цаашаа формтой байлаа. Тэгээд тэр илүү шидэлтгэхээс илүү бодогтаад талбаруу дайрсан тоглолтоо төвшөө ахиулж чадсан байлаа. Тэгээд одоо угаасаа Макс Крэгийг авах жилийн учраас бүр аргагүй үнэн зөв бол хамгийн сайн бэлдсэн. Тэгэхээр энэ үлрэлийн Trey Murphy-гийн тоглолт бол гайхалтай авах хаа. 100-ын баг цөөнг өөрчлөлтүүдийг хийсэн. За онцлог нь бол ямар ч тач 5 тоглогчийг явуулсан. 9 тоглогчид нь бас олон байгаа. За тэгээд явсан тоглогчид төр ер нь ямар дүгнэлттэй байна? Энэ тоглогчид ер нь Pelicans-т хэр үр дүнтэй тоглосон юм бол за угаасаа тэгээд ихэнх нь нөгөө дамжин өнгөрөх маягтай тоглогч нар байсан гэсэн үг дээ. Одоо McCollum бол угаасаа энэ багийн ирээдүйд байхгүй тодорхой байсан. Bruce Brown бол өөрөө ч бараг хийсэн дээ. Би ер нь Denver-с яваал тэгэл бусад өөр тоглосон багуудтай бол олигтой өөрөө ч тоглох нэг тийм одоо баг цалингаа авч байгаа учраас тоглож исэн гэсэн утгатай юм хийсэн шүү дээ. Уцаад Denver-т очижсэн. Тэнийг бол ер нь сүүлийн хэдэн жил дандаа солилцоонд ийш тийш явж идэг тоглогч болоод хувирчлаа. Brandon Boston Jr. гэрээнд дуусаад багийг бол орхисон. За Jeremiah Robinson өөр бас уг нь бас энэ нөгөө гэмтэлтэй байх хойгоор ялангуяа өндөр тоглогчд нь их гэмтсэн. Тэр хугацаанд бол Pelicans уг нь нэлээд олон тоглолтууд дээр тоглолтлоод амьдсан. Гэтэл энэ багийн цаашдын зорилгот угаасаа байхгүй л нийтдээ энэ тавуулал ер нь энэ багийн цаашдын дараагийн ирээдүйд бол угаасаа байхгүй байсан учраас тэгээ явуулсан угаасаа зөв шийдвэр болж хөрсөн баг. За CJ McCollum-ийн хувьд өнгөрсөн үеэрл Pelicans-ийн төлөө 56 тоглолтод оролцсон юм байна. 21.1 оноо, 3.8 самбар, дамжуулалт нь 4.1. За зүгээр одоо бүр том бүтлгүүтэл болсон Bradley Beal энтертэй харьцуулахад бол хамаагүй доктортой тоглолт үзүүлсэн. Pelicans байх хугацаанд тэгээд яхахгүй нөгөө Zion байхгүй учраас одоо 1000 сайн тоглолт үзүүлээд яах вэ? Ер нь чөлөөтэй сагсан бүх тоглосон баг нь ч гэсэн ер нь бол унсан. Яг одоо Pelicans-ийн зүгээс харах юм бол 2027 оны драфтын 1-р төрхийн эрх нь ингээд swap ирэх байгаа. Тэгээд тэрийг алдах аюултай. Түүнээс биш бусад онуудын драфтын эхний төргийн эрхүүд нь байгаа. 2-р төргийн эрхүүдээ бол бас солилцоон дээр нэлээд ашигласан. 2-р төргийн эрхүүд байхгүй байгаа. Тэгэхээр 1-р төргийн эрхүүд нь байгаа учраас энэ баг зүгээр дараа жилээс энэ жил амжилтгүй болчихвол дараа жилээс дахиад зэргийн босголт руугаа шилжихээ өгүүлж бас шилжих боломж байна. Тэгээд магадгүй одоо бусад тоглогчдоо солилцоонд оруулаад дахиад 1-р төргийн өөр багууд ирэхийг ч олоод авчих бас боломж байгаа. Тийм ер нь Pelicans-ийн явуулах тоглогч нар энэ таваарч дуусаагүй бах. Энэ өвөл дахиад үргэлжлэх болов. Ер нь тийм магадлал нэлээд байгаа болов гэж харж байна. 9 тоглогчдыг үргэлжлүүлэн хамтдаа харьцгаая 7 тоглогч ирсний 3 нь бол драфтаас авсан тоглогчид байгаа. За онцлог юм бол бүр драфтын 7 дахь сонголтыг хийсэн. McCollum-ыг яг уу залуужууллаа. Тэ Jordan Poole одоо бас зогцсон газараа тоглол бас NBA аврах тоглогч шүү дээ. Steph Curry-ийн суулж авах үед Warriors-ийн довтлогоог өдөртөж довтлогоо оноогийн залгуулдаг байсан гол тоглогч нь болж чадсан. Тэгээд Wizards-ийн карьер нь бол бүтэлтэй болж өгөөгүй. Ямар ч сан энэ удаа Wizards-ыг бодвол арай дээр бүрэлдэх хүнтэй ийм баг дээр бол нэг чадлаа. Тэгээд Kevon Looney-г авчирдаг үйлдэл нь ч гэсэн ер нь зүгээр энэ баг энэ жил нэг Zion нэг идгээд яг 100-ын гэмтэлхүүгээр 20 жил харагдаг байгаа улирлаа эхлүүлэх гэж байгаа учраас нэг плей-офф руу бас дайраад үзье гэж төлөвлөсөн болов. Юуны магад гэж тийм. Гэхдээ харамсалтай нөрөнд бүс юм да тийм. За Sadiq Bey бол уг нь их гоё хүлээлттэй, маш сайн шидэлттэй, бахин биетэй энэ тоглогч гэж үнэлэгдэж орж ирж исэн боловч харамсалтай тэр удаа дараагийн олон бэртлүүдийн улмаас нэгэнт ингээд бүр мартагдсан тоглогчдын нэг болоод хувирчлаа л да. Уг нь гэмтлээс хол тоглож чадвал бас л ямар ч багийн сэлгээнээс бол орж ирээд бас нэг дажгүй шидэлтүүд өгчхөр хэмжээний ийм л тоглогч байгаад байгаа юм л да. Харамсалтай нь ерөөсө бэртэл гэдэг нэг том дайсан. Тэгээд явж дахиад нөгөө бэртэл гэдэг гэрээ бараг шоолуулдаг Pelicans гэдэг багт ирчиж байгаа нэг тийм жоо сонир санагдаж байна. Тэрнээс яг 90 сар бол тоглоул өгөнд ажиг тоглогч байгаа гэдэг. За бас тоглогчдын хувьд бол одоо тэгэл бусд нь хүлээлттэй байна да. Дандаа драфтын сонголтууд. За Бостонд байсан Philly бас байсан дээ JD Springer. Уг нь уруулаг энэ тоглогч. Тэгээд бас одоо чинь залуу тоглогч хэдэж аль хэдийн орж ирж 3-4 багаар дамжижлаа шүү дээ. Одоо өрдөх баг нь баг Pelicans болж хувирч явах шиг байна. Ямар ч сан явуулсантайгаа харьцуулахад бол арай гайгүй. Ерөнхийдөө ирсэн тоглогчтой ялангуяа нөгөө ийм эрчвчтэй rookie тоглогч нар их орж иж драфтын сонголтууд их байгаа учраас энэ тоглогчдоос нь бас уг нь хүлээлтүүд бол байна.
За ирсэн тоглогчдоос бас анхаарал татж байгаа нэг нэр бол Jordan Poole байна. Өнгөрсөн улиралд ер нь хэр үр дүнтэй тоглосон гэж бодож байна. Энэ улирал харин Pelicans-ийн бүрэлдэхүүнд хэр тасан зохицож чадах бол тоглолтын арга барил. Би бол ер нь Poole-ийг яг үнэндээ бол миний үнэлэмж бол маш тааруу байдаг. Зүгээр л оноо авахаас өөр юмгүй тоглогч байгаад байдаг. Өнгөрсөн жил яг ядж яхад одоо өнгөрсөн жил ямар ч системгүй ийм задгай тоглолттой амжилт үзүүлэхгүй тодорхой багт тоглосон учраас бас тэр бах нэг талаас бол. Хэрвээ Warriors шиг ийм системтэй багт уг нь тэгж гоё тоглож исэн тоглогч яг потенциал нь уг нь байгаад идэг. Тэгээд арай нэг дүнгээр бүрэлдэхүүнтэй Pelicans ирсэн учраас өнгөрсөн жилийнхаа статистикийг үзүүлчихвэл бол уг нь хангалттай байгаа юм л та. Гэхдээ Zion-ы хажууд за одоо Dejounte Murray-ийн хажууд, Trey Murphy-ийн хажууд 20 оноогоо дахид дундчлна гэдэг нь өөрөө хэцүү л дээ. Тэгээ одоо зүгээр яг Dejounte Murray-ийн гинтл идгээд ирчвэл тий. Айгуу дажгүй ростер байгаа байхгүй. Тэгээд Poole-ийг буцаагаад яг Warriors ашиглаж байгаа шиг сэлгэнээс ашиглажвал яг л гараа сэлгэний тэнцвэр маш гоё болчих боломж бас байна. Тэгж харж байна. Яг зүгээр Dejounte Murray эртэл яах вэ холбогчийн асуудал бас байгаад байна шүү дээ. Rookie тоглогч шууд гараандаа гарах уу эсвэл Poole-ээр тэгээ холбуулах уу гэдэг асуудал байгаад байна. Тэгээд Murray эртэл яхаарахгүй баг холбогчийн асуудалтай байх нь. Murray ирчвэл Poole-ийг яг нэгэнт өндөр гэрээ байгуулсан ч гэсэн яг сэлгэнээс ашиглах байрлалын тоглогч болчиход байна. Тэгээд сэлгэнээсээ бол Jordan Poole дажгүй сайн тоглолтыг үзүүлчих болов. Энэ удаад тэд драфтын за 7-13-40 гэсэн 3 сонголтыг хийсэн. Мэдээж бид өнөөдөр 7 дахь сонголтоор лигт хэлсэн тоглогчийг онцлох болно. За энэ удаад хэр оновчтой нүүдэл байсан бол энэ тоглогч дээр Яг чанга нөгөө нэгдүгээр Dejounte гэмтэлтэй. Тэгээд цэвэр холбогчийн байрал дээр энэ багт хүн ер нь хэрэгтэй байсан. Уг нь ихэн байгаа тийм. Alvarado байгаа тийм. Хосоо Alvarado. Одоо ч Alvarado гараа руу гаргаад Poole-ийг сэлгэнээс ашиглаж юм зөв болно. Тэгээд гол нь нэр үндийн бодоод ур чадварын одоо гараа руу гарах юм яах юм ба. Уг нь бол энэ Ферсийн хувьд бол илүү нөгөө онаах чиглэлийн холбогч байгаад байгаа. Яг байрал нь бол холбон тоглогч метр 93 см өндөртэй. Гэхдээ яг тоглолтын арга барилыг харахаар өвдөг холбогч бол биш үлээ. Илүү өөрөө оноо авдаг холбогч байлээ. Одоо статистик нь харагдаж ш 4 хүн дамжуулалт дунжилсан байгаа. Коллежтой. Тэгэхээр ерөөсөө тийм оноо авахын төлөө дайрдаг холбогч байгаад л илүү оролт хийж тоглолт юм байлээ. Шийдэлт бол бас тийм сайн биш л харагдсан. Зуны лигийн тоглолтоос нь харж байгаа. Энэ л илүү дотгошоо будтал бороо цөмөж орж тоглолтол ийм тоглогч байлээ. Скаутын талангийн хамтдаа харцгаая. Хурдтай, тоглолтын мэдрэмж сайтай, комбо хамгаалагч гэсэн байна. Шийдэмгий өрсөлдөх чадвар сайн, дарамт дор зөв шийдвэр гаргах чадвартай. За түүний давуу тал бол хурд, урт гар хамгаалалт, гэвч довтлооны тал дээр 3 онооны шийдэлтийн гүйцэтгэл муу, мөн холбон тоглогчийн хувьд дамжуулалт өгөх чадвараа сайжруулах ёстой. За биеийн хөгжил сайтай ч довтлооны олон талд тоглогч болохын тулд сайжруулах зүйлс их бий. Харьцуулах зүйлс нь Doc Rivers. Doc Rivers, Brandon Knight. Doc Rivers бол гоё сонсогдож байна. Doc Rivers яг дасгалжуулагчийн хувьд нь сүүлийн хэдэн жил жоохон нэр үнд нь докторгүй байгаад байгаа ч гэсэн тоглогчийн хувьд Atlanta Hawks-ийн ер нь бүх цаг үед яригдахаар ийм шилдэг тоглогч байсан. Тэгээд тухайн лигийн хамгийн шилдэг хамгаалалттай холбогч байлаа. Doc Rivers дасгалжуулагч. Ингээ бодохоор зүгээр Doc Rivers шиг хамгаалаад ийм нөлөөтэй холбогч дээр байх юм бол болж байна. За Brandon Knight шиг бол юм зүгээр оноод хөгжил гэж харагдахаар байна шүү дээ. Тэр нь бол нөгөө нэг max minimum хоёрын харьцуулт гэсэн үг шүү дээ. Одоо ийм сайн хамгаалттай учраас сайн потенциалтай хүрч чадвал хүлээлтэнд хүрэх юм бол Doc Rivers шиг хэмжээний яг тоглогч болж чадна. За хэрвээ хүлээлтэнд хүрэхгүй зүгээр ингээд оноо авах чиглэлийн тоглогч хэвээрвэл Brandon Knight шиг одоо өдөд баг мартагдсан ийм тоглогч болж чуурж аюултай гэсэн л ийм харьцуулт байгаа юм л та. За хамгийн чухал нь өмнөх улирлаас илүү дээр улирал байж чадах уу? Эдгээр 8 минутаас ямар дүгнэлт төрөв? Гэмтэлгүй бол дахиад энэ Zion Williams-ны 90 үеийн хамгийн дажгүй бүрэлдэхүүн баха. Би бол яг бүрэлдэхүүнийг хараад нэлээд дажгүй гэж хараад байгаа. Зохицолгоог нь ч гэсэн. Тэгээд гол нь энэ баг дахиад нөгөө асуулт шүү дээ. Dejounte Murray гэмтлээсээ хизээ эргэж ирэх үү? За эргэж ирээд бүрэн бүрэлдэхүүнээр тоглоод эхэлсэн цагт зөрөө Zion Williams улирлын олон тоглолтын ачааллыг даах уу? Плей-офф хүртэл плей-инний байрлалын өрсөлдөөнөө хадгалахын тулд улирлын төгсгөл хүртэл
эрүүл байж чадах уу? Тэгээ Trey Murphy, Herbert Jones хоёр хүртэл гэмтлийн түүх байгаад байна тий. Ингээд харахаар гол нь ихний асуудал эндний баг эрүүл мэнд. За хоёр дахь асуудал бүтэн багаараа тоглоход бол 10 дугаар өрөөнд төлөө плейнд бас нэг чимэг болсон баг болох юм потенциал ур чадвар бол уг нь байна. Тий, ер нь жил болгол Pelicans уг нь ингэж яригддаг баг байхгүй юу? Харамсалтай нь тоглосон тоглолтын тоо лидерүүд нь 30 тоглолт, 40 тоглолт. Удирдлагын талаас баг хувьд нь тоглоод идэх нь л гол асуудал болчиход байна. Тэгээ энэ жил бас нэг найдах нэг зүйл нь Лотоны сонголт болсон, драфтын 13 дахь сонголт, Derek Queen гэдэг хөшийн давтлагчийн байрал дээр залуу авсан. Maryland их сургуулийн 2 м бараг 10 луу төгсөн өндөртөө ийм тоглогчийг 4 номер дээр авсан. Энэ тоглогч бас хүлээлтэнд хүрж сайн тоглож чадах юм бол уг нь сэлгээний нөөц ч гэсэн их тавгүй. Тийм. Тэгээд бол лотерейн 2 сонголт байна. Тэгээд энэ жилийн драфтын анги чинь ер нь их чигд сайн гэдэг байгаа. Драфтын ер нь дээгүүр сонголтууд аль хэдийнэ урьдчилсан тоглолт 100-ны лиг болон пресизийн тоглолтууд дээр харуулад байна. Ер нь тэр хойгоор бичиж за драфтын 15-6-аар сонгогдсон тоглогчид ч гэсэн пресизийн тоглолтууд дээр том боломжийн тоглож байгаа. Ингээд харахаар их чанартай драфтын анги байгаа. Энэ чанартай драфтын ангиас лотерейн 2 сонголт сонгоч нь 2 өөр байрлалын тэгээд цацрахаг байрал бүр дээрээ цацрахаг юм 2 тоглогчийг авцсан байна. Энэ хоёроо хөгжүүлж чадвал уг нь бол ирээдүйд бас дайжгүй л байгаа. За энэ 90 үеийн хамгийн сайн бүрэлдэхүүн гэсэн дүгнэлттэй байгаа юм байна. Ингээд үзэгчдийн түрээд 30 баг 30 өдөр нэвтрүүлгийн түрээд хэсэг хугацаанд завсарлаа эргэж ирэхдээ багийн гараа сэлгээний бүрэлдэхүүн энэ үйлрэл ямар байх боломжтой вэ гэдэгтээ бид танилцах болно. Нэвтрүүлгийн Gold Event тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel Group. Иргэн татаа морил үзэгчдээ 30 баг 30 өдөр нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голланд банк за үргэлжлүүлэн New Orleans Pelicans багийн цалингийн зэтэй танилццгаая. За уналт хийж байгаа лигийн хамгийн бас тааруу амжилттай багуудын нэг гэхэд $200 сая давсан мөнгийг бол цалиндаа зарцуулж байна. Одоо тэр нөгөө Herb Jones, Trey Murphy, за Zion нөгөө гэрээгээ авцсан Jordan Poole ч бас өндөр цалинтай шүү дээ. Тэгэхээр нөгөө гэрээ авцсан байгаа тоглогчдын цалин ерөөхдөө ингээд нэмэгдээл. Тийм одоо Dejounte Murray чинь бас гэрээтэй Тийм байна. Dejounte гэрээтэй байна. Гэтэ яг зөв Dejounte Murray гэрээ бол яг ур чадвартай харьцуулахад бол том боломжийн гэрээ байгаа. Ялангуяа цалингийн төссөн яг одоогийн төслөдөл дээр харахаар ямар ч нэг 50 сая давсан тийм суперод байхгүй энэ баг яг лидергүй байгаа юм бас нэг шинж тэмдэг. Тэгээ Zion Williamson хүлээлтэнд хүрчүүл үүргийн тоглогчид нь бол үнэхээр хангалттай. Үнэхээр хангалттай. Herb Jones, Trey Murphy багийн 3-4 дахь лидер, Dejounte Murray багийн 2 дахь лидер. Тэгээд Dejounte Murray сүүлийн 2 үлрэлт ер нь зөвхөн гэмтлийн асуудлаас салсангүй. Яг гэмтээг үедээ 25-5-ыг дундчилдаг ийм ур чадвартай бас нуруулаг холбогч те. Тэгээд Poole бол сэлгээнээс бол шилдэг 6-д тоглогчийн шагналд өрсөлдөх зур чадвар байж болж байна. Хосе Alvarado гэдэг сэлгээний бас хамгаалт сайтай холбогч байж болж байна. За Ив Месси гэдэг энэ сүүлд гарч ирж байгаа залуу хөдөлгөөнтэй төвийн тоглогчийг мартаж болохгүй гэдэг. Ингээд залуучууд бол уун том боломжийн байгаа. Одоо тэгээд Zion-оос л угаасаа бүх юм хамаарах болчихлоо. Тэгээд сэлгээний төвийн тоглогч дээрээ Kevon Looney-гээ туршлагатай Итудадагийн авраг тэгээд системтэй багаас ирсэн ийм төвийн тоглогчийг ч аваад ирлээ гэдэг. Ингээ уг нь энэ баг энэ жил бол унах зорилгогүй байгаа нь харагдал байна л да. Тэгээд харамсалтай нь өрөнд бүсд плей-оффтайг орно гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ 10 дугаар өрөөлийн өрсөлдөөнд бас өрсөлдөх 2-3 багийн нэг байж чадах потенциал байна. Тэгээд бас дээгүүр явж байгаа томчуудад нэг халгаатай тийм хожиж зулгаачдаг ийм үзүүштэй баг байх боломж байна. Тэрнээс мэдээж холын амжилт ч юм уу одоо плей-оффын 2 дугаар шат ч гэдэг юм орчлоо гэж бодоход 2 дугаар шат энтрийг бол харж чадахгүй л байна л да. За хоёр улирлын дараа буюу 26-аас 27 оны улиралд баталгаад гэрээтэй тоглогчдыг харцгаая. За Jordan Poole-ийн цалин бол багтаа 2-т ороод явах юм байна. Түрүүн бид бас Murphy-гийн амжилт нь хэр ахсныг ярилцсан. Тэгвэл түүний цалин багтаа 4-т орох нь байна. Бас сайн тоглогч гэхэд бага цалин авч. Одоо гэхдээ яг энэ жил нөгөө гэрээг нь өхөх байх л та. Тэгэнгүүт 27-аас 28 оны улирал баг 40 сая гараа явчих байх. 30 сая ч юм уу тийм. За Zion-ы хувьд тэр ард нь NG буюу non guaranteed гэсэн зүйл байгааг үзэгчд маань харж байгаа ба. 26-аас 27 оны улирлын гэрээ нь баталгаатай бус. Энэ бол Zion болцлууд биелүүлж иж баталгаажих гэрээ. Тийм. Тэгээ ингээ бодохоор энэ улирал зүгээр бид хамгийн олон тоглолтод оролцсон, хамгийн одоо карьерийнхаа оргил улирлыг өнгөрүүлсэн Zion-ыг харж магадгүй. Энэ тамирчин өөрөө угаасаа бүр бүхний зорилгыг хичээгээсээр сонголтгүй ийм улирал дээр ирчихэж байгаа. Тиймдээ ч
одоо биенжин ассан ч гэдэг юм уу пресизен тоглолтууд дээр идэвхтэй тоглож байгаа ч гэдэг юм уу. Руки улирлаас л пресизен тоглолтууд дээр ерөөс ашиглахгүй тий гинт чинь гээл нөгөөдөөс одоо сүүлдээ бүрийн тоглогчоос тэгээд баг нь ч гэсэн ер нь бол шахалт үзүүлнөхөөс ингэж хойрог байгаа, залхуу байгаа тий хувийн сахилга батгүй байгаа энэ асуудлуудаас нь бол баг удирдлагуудсан залхаж байгаа байх. Тэгэхээр энэ улирал зүгээр Заян Уильямсон өөрөө сайн тоглохоос өөр сонголтгүй болсон ийм улирал учраас магадгүй бага манлайлаад бас нэг плейний чимэг болсон баг болчихсон болов гэсэн хүлээлт байгаад байна л да. Пеликансын зүгээс энэ зун бас их сонирхолтой арга барсан ч гэх юм уу нэг гэрэг Заянтай үзүүлсэн заянал дээр Нимба илүү сайн тайлбарлаж өгөх болов. За үндсэн гэрээ Бүхэнбэгийн багт нэрлэгдэх юм бол за эсвэл удирдлагын гол шагналуудаас авах юм бол 231 саяын супермакс гэрээг уг нь зурж байгаа. За гэхдээ тэрэн дотроо задраад маш олон заалттай. Бүхэнбэгийн багт нэрлэгдэхгүй бол энэ 193 сая л болж байгаа. Үндсэндээ бараг 40 сая доллар алдна гэсэн үг. За тэгээд биеийн жингээ 133.8 кг-аас бага байлгаж чадах юм бол 26-аас 27 оны удирдлагын цалингийнх нь 20% нь аль биесээр баталгааж байна. За тэгээд 41 тоглолтод оролцох юм бол 40% нь баталгааж байна. 51 тоглолтод оролцвол нэмээд 20%, 61 тоглолтод оролцох юм бол нэмээд 20%. Ингээд 100% цалингаа 61 тоглолтод оролцоод биеийн жингээ 133.8-аас бага байлгаж чадах юм бол авна гэсэн үг. Тэгээд энэ яг нөгөө 40% цалин тийм 100% цалин гэдэг нь 193 сая. Гоё тий. Нийтний хэлж чинь. Тэгээд бүр одоо 61-ээс дээш тоглолтонд оролцоод яг энэ бүгдээ багтаад бүх одод болоод ингээд Бүхэнбэгийн багт багтаад дуусгах чадах юм бол бүр 231 саяын болцлыг хангах буюу энэ цалин бүр 55 орчим болчихно шүү дээ 40. Тий. За эсвэргээрээ хэрвээ энэ болцлуудтай хүрэхгүй одоо өнгөрсөн жил шиг 30 тоглолтонд оролцоод за биеийн жин 133.8-аас их болоод тэгээд нөгөө амжилт байхгүй статистик нь буураад ингээд Бүхэнбэгийн багт нэрлэгдэхгүй явчих юм бол 26-аас 27, 27-оос 28 оны удирдлагын цалин тэр чигтээ бүхлээрээ баталгаагүй гэрээнүүд. Жилд авах байсан тэр нэг 42, 43 сая доллароо энэ тоглогч авах боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр нэг ийм гэрээг угаасаа багийн зүгээс байгуулахаас өөр аргагүй байсан. Тэгээд Заян ч одоо энийг хүлээн зөвшөөрж гарын үсийг зурсан энэ гэрээг зурхаас өөр аргагүй байсан бас. Тэгээд Заян яагаад турсан шалтгаан нь ерөөсөө энэ л байна. Маш сонирхолтой сэдв байлаа. Яхааргүй гэмтлийнх нь гол шалтгаан нь биеийн жи учраас тоглогч болон багийн зүгээс ч гэсэндээ маш сайн гэрээг хийж чадсан болов. За тэгвэл гарааны бүрэлдэхүүн, сэлгээний бүрэлдэхүүнийг хамтдаа харцгаая. За Jordan Poole, Trey, Herb Jones, Eve Messi, Zion үндсэндээ бол Trey Murphy чинь үндсэндээ лигт бол баг 4 номер дээр ч заримдаа Pelicans ашиглаад байсан юм тоглолцоо 2 номер дээр ашиглаж байгаа. За тэгээд ер нь нэлээд уруулагч бүрэлдэхүүн, хурданч бүрэлдэхүүн холбогчлалаа тий. Пүүлийн оронд ингээ Мөрөйг ороод ирэх юм бол айгүй гоё бүрэлдэхүүн болчиход байгаа байхгүй. Яг ганц сул тал нь шидэлтгүй болно. Пүүл Мөрфи хоёр одоо энэ дундаас хамгийн сайн шидэлтэн. Herb Jones сул байвал мэдээж шидэн. Хоёр удагтаа талбай онцлог нь шидэлтгүй хоёр байгаа. Жонтэл гинтл нь одоо юу болох юм бол тэгээд ороод ирчихвэл уг нь ингээд дажгүй болчих гээд байгаа. Үе дуусах тав дээр одоо ингэж болно. Заяныг 5 дээр тоглуулад тэгээд Herb Jones-ыг 4 дээр тоглуулад Murphy 3 руу ороод Poole яг үндсэн 2 номер дээр тоглоод Dejounte Murray 1 дээр тоглоод энэ жижиг тавтаар хурдтай юм-тай тавтаар дуусгах зүгээр боломж байгаа ч гэдэг юм. Ингээ хуурах боломжууд байна. За бүр болохгүй бол илүү өндөр тийм хүчрэх төвийн тоглогчтой багийн эсрэг бол Kevon Looney дуусгаж болно. Хурдаар илүүрхийг үл Messi-гээ ашиглаж болно ч гэдэг юм. Ингээд сэлгэнээс зүгээр мэдхгүй Jordan Hawkins-ын Sadiq Bey, Alvarado гэдэг ингээд шидэлттэй, хамгаалттай, за эсвэл ийм одоо холбогчийн байрлалын хүнээс солигдчих юм. Ингээд нэг үе отод илүү тийм deep roster бүрдчихэд байгаа. Сэлгээний бүрэлдэхүүнийг харцгаая. За Kevon Looney-гийн хувьд Заян Уильямсын сэлгээгээр тоглох юм байна. Eve Messi-гийн сэлгээгээр те Kevon Looney-гийн хувьд. За тэгээд Derek Queen драфтын 13 дахь сонголтонд л одоо яаж тоглох нь гэдэг нэг битүүмээр байгаа тийм. Энэ залуу хэрвээ бас тоороод дажгүй тоглоод эхэлчихвэл Pelicans дуг нь бүр л гоё ашигтай болох тийм. За тэгээд Jordan Hawkins бол ерөнхийдөө нэг оноо л авах хүн бол чойрчээ. Одоо нөгөө Dejounte Murray ирчүүл ер нь Jordan Hawkins-ийн минутах болчихно доо. Одоо Jordan Hawkins ер нь Willie-гийн засгажуулагчийн итгэлийг бол алдчихад байгаа шүү дээ. Нөгөө хамгаалтан дээр та хойрог байдгаасаа болоод хүн онооны төлөө тоглолтыг тоглогч болоод төвөрцнөөсөө болоод ер нь засгажуулагч бол түүнийг нэлээд голоо заримдаа бүр тоглуулагчгүй байгаа шүү дээ. За тэгээд Sadiq Bey гинтлгүй бол ямар ч сан тоглох ба. За Jeremiah Fears бас яаж тоглох нь вэ гэж холбогч одоо гэдэг. Сэлгээч гэсэн үг нь ингээд
дажгүй хүлээлтэнд хүрчүүл болчих гээд байгаа. Энэ хоёр рукид угаасаа минут өгөх хоо. Тий. Одоо юуны төлөө драфт 9 дэх сонголтоор авлаа. Тэгээ ферсийг сэлгэнээс ч толгой минутаар ашиглахгүй шүү. Тэгээ сэргээхгүй болов гэж найдаж чинь. Би ялангуяа Дижонте Мурийн эзгүүд Мурээ ирсэн ч гэсэн сэлгээний холбогч байж болно да. Эсвэл хосоо Алварадо илүү олон минут өнгөрүүлэхийг бас үгүйсэхгүй. Тий. Одоо энэ саяны нэр дунд Альварадогийн нэр жишээ нь байхгүй харагдахгүй байгаа шүү дээ. Ферс гэдэг тоглогч. Мурээ байхгүй байхад Альварадогийн нэр харагдахгүй байна гэхээр энэ багийн ростер яг боломжийн хэмжээний дип болчиход байгаа байхгүй юу? За энэ багийн тоглогчид нь гэмтдэг нь бас дасгалжуулагчийн ажлыг илүү хүндрүүлдэг байх. Гэхдээ багийн асуудлуудын нэг нь бас дасгалжуулагч өрнө. Мөн үү энэ дасгалжуулагчид энэ бүрэлдэхүүнд ямар дүгнэлттэй вэ? Дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд бол энэс лүү дасгалжуулагчдын бүрэлдэхүүн орчин цагийн сагсан бүгд ялангуяа юм амжилт таар байгаа баг дээр бүртгэлцсэн. Вилли Грин, Джеймс Борего гэдэг юм зөв тусалтай хоёр дасгалжуулагчийн багийн хоёлоо манлайлж удирдах байгаа тийм нэг нь илүү хамгаалтанд дасгалжуулагч, нэг нь илүү довтлогоо удирдсан хоёр дасгалжуулагч. Тэгээд хоёулаач туршлагатай юм ирхэн байгаа. Насны үед ч залуу тийм ахмад дасгалжуулагч бол биш аль нь 24 он Вилли Грин чи 21 оноос эхэлж байгаа удирдсан. Тэрнээс хойш нэг жил нэг плей-оффын байранд бичигдсэн шүү дээ. 49 хожил хүрээд Pelicans чинь тэр жил их гоё тоглоод Zion ч бас дэжгүй сайн тоглоод тэгээ 23-аас 24 оны удирдалд Вилли Грин бол багийн плей-оффын баг уг нь байлгасан. Одоо яг Jody Mix, Corey Brewer гэдэг тоглогч байсан хоёр гишмийг үзэгч нар хараад таньж байгаа. Энэ хоёр дасгалжуулагч бол яг дасгалжуулах потенциал чадварыг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Тэрнээс хоёр яг туслахын ахлах болон ерөнхий дасгалжуулагч хоёроо харах юм бол туршлагатай хоёр ирхэн байгаа. Тэгээд энэ хоёр дасгалжуулагч бас нэг давуу тал гэдэг нь юу байгаа? Энэ Pelicans хаавч драфтын тоглогчдыг хөгжүүлж чадаад байгаа байхгүй юу? Wizards-тай харьцуулахад тий. Хамгийн дөрөнд дуурчлаараа Wizards ланд орчлоо. Wizards-ын залуу тоглогчтой хөгжүүлэх тал дээр сүүлийн хэдэн жилээр их муу байгаа. Тэгээд Wizards-аас явсан тоглогчид өөр газар өөрсдөө нээж харуулж чадаад байгаа. Энэ хоёр болохоор ерөн залуу тоглогчтой бол хөгжүүлж чадаад байгаа. Харамсалтай тэр нэг эмчнэрийн алба тэгээд нөгөө нэг тренерүүд бас их муу байж магадгүй тий. За Жеймийн дасгалжуулагчид нь бас муу байж магадгүй. Жижиг булчингуудыг хөгжүүлэх дээр, биеийн онцлог дээр хөгжүүлэх дээр. За хоолтын дасгалжуулагч имзүүрч гэдэг эдгээр нь их муу байдаг байж бас магадгүй. Тийм ч одоо ерөөсөө энэ нэг багийн яг харахгүй нэг доош нь чангаадаг юм энэ Pelicans гэдэг нэртэй гэмтэл гэдэг нь жил болгон холбогдоод яваад байгаа нь ерөөсөө энэ тренерүүдтэй л холбоотой байгаа. Яаж ч түүнээс биш тоглогч нартай бол биш л байна. Тийм ахлах хоёр тоглогч нартай холбоотой гэвэл яг мэдээж Zionтой бол өөртөө холбоотой. Zion бол ер нь сахилга бод их муу. Үнэхээр муу олон талбайн гадна асуудлууд ч түүнийг дагдаг шүү дээ тий. Бусдаар бол яг энэ хоёр ахлах дасгалжуулагчд бол тэр зүйлс хамаагүй байхгүй ямар одоо юу гэх юм бүгдийн 40 минут одоо тоглуулад байгаа. Никсийн гарааны 5-ыг нүцээр Том Thibodeau дасгалжуулагчийг ямар олон минут тоглуулсаар аваад гинтээчж байгаа шүү дээ. За дорнод бусд энэ баг 40 орчим хожлыг дор хойж авч иж плей-оффд орох боломжтой. За өнгөрсөн удирлын амжилтаа 50%-аар дэвшлүүлэх ёстой гэсэн үг. Потенциал нь бол гэмтэлгүй бол байна гэсэн үг тийм. Гэмтэлгүй бол яг потенциал байж болно. Одоо жишээ нь өөрийнх нь бүсийн нэг өөрийнхөө ард нь ур чадвараар дутуу байгаа нэг 3 багтаага тоглосон тоглолтуудаа бүгдэнд нь хожоол, дорн бүсийн тааруу багуудыг хожоол. Ингээд том багуудаас хожлох ганц нэг зулгаа. Ингээд явж байхад зүгээр 40 орчим хожил байгуулах боломж байгаа. Гэмтэлгүй бүтэн багаараа тоглож чадвал мэдээж гэхдээ гэмтлийн тооцоолоод үзэх юм бол маш хэцүү болчиход байна л да. Дижитал мөрөд жишээ нь эзээрхэн тодорхойгүй. Бусад баг дээр чинь гэмтэлгүй тооцоолоод за энэ баг нэг тэдэн хожил гэд хэлж болоод байгаа. Яагаад ч мэдэхгүй Pelicans дээр ирэхээр л гэмтэлгүйгээр төсөлж чадахгүй болчиход. Яг ганц итгэл төрүүлээд байгаа нь Zionны саяны гэрэл биш үү те. Тэгэхээр Zionыг энэ үлрэл бид анхудаага нэг 65 тоглолтод оролцсон улирлыг үзэж магадгүй юм. Тэгээд гэмтлээс олоор байгаа Дижонте Муреныг ирээд ингээ бүтэн багаараа тоглолцвол бас лигийн үзүүштэй баг байх хаа. Медиа дээр хавс сургаж гисэн тийх анхаарал татлаа шүү дээ. Сайн хассан байсан чинь. Ингээд үзэгчдээ New Orleans Pelicans-ыг онцлсан дугаараа 30 баг 30 өдөр нэвтрүүлэг хүргэлээ. Нэвтрүүлгийн гол ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах Unitel Group байлаа. Баяртай үзэгчдээ. Баяртай.